За өнөөдрийн лекцээр нэг давчхан хэдэн 3 зүйлийг харъя. За эхлээд нөгөө вебийн загвар гаргах дээр ямар програм ашиглах тохиромжтой тэр талаар тэгээ веб дээр ашигладаг янз бүрийн зургийн форматууд байгаа. Тэр форматууд нь ямар учиртай талаар. За тэгээ сүүлд нь JavaScript-ийн сүүл гарсан шинэ фреймворк AngularJS гэдэг фреймворкын талаар танилцуулъя. За вебийн загварыг ер нь яаж гаргадаг вэ? Яаж гаргадаг гэж бодож байна? За эхлээд бол шууд HTML-ээр вебийг хийгээд явахгүй шүү дээ. Эхлээд загвараа гаргана. Тэр загвар чинь тухайн вебийг хийлгэж байгаа хэрэглэгчд маань таалагдчихвэл загварынхаа дагуу дараад нь HTML хуудас CSS энтрийг бичдэг. Тэгэхээр загварыг эхлээд зурган байдлаар зурна. За зургатаа бол хэд хэдэн ямар ч програмыг ашиглаж болно л да. Та нар ямар зургийн програм илүү сайн мэдж чинь тэрүүгээрээ вебээр зурчих болно. За ихэвчлэн ашиглагддаг програмууд гэх юм бол за Photoshop байна тийм. Өөр юу гэдэг вэ? Illustrator бас байж болно тийм. За өөр ямар програм байж болох вэ? За Adobe програмууд дундаас яг вебийн загвар гаргахад зориулсан програм бол Fireworks гэж байдаг. За Photoshop бол фото зургийг хянах зориулалттай програм. Ер нь ерөнхий зориулалттай гэсэн үг л дээ. За Illustrator нь болохоор вектор зураг зурхад зориулсан тийм програм. За Fireworks нь бол яг жинхэнэ вебийн загвар гаргахад зориулсан тийм програм байх нь. За Adobe програмууд бүгдээрээ яг Linux-ээр суулгаж болно л даа. Гэхдээ эдгээр бүгдээр юу байгаа? Төлбөртэй үнэтэй програмууд. За дээр нь CorelDRAW гэдэг програм байдаг. За энэ дундаас за Photoshop Fireworks хоёр бол raster програм, raster зураг боловсруулах зорилготой. Харин CorelDRAW, Illustrator хоёр нь вектор зураг боловсруулах зорилготой. Ийм програмууд байгаа. Raster vector гэж сонссон уу? Ямар ялгаатай вэ хоёр? За тэгвэл энгийнээр хэлэх юм бол raster зургийг ингээд томруулахаар бүдгэрдэг те сарнаад чанараа алдчихдаг. За вектор зургийг томруулах юм бол хичнээн сая дахин томруулсан ч гэсэн чанар нь юусаа алдагдахгүй. За raster-ыг хадгалахдаа пиксел болгоноор цаана зургийг хадгалдаг. Пикселийн нөнгө болгоноор харин векторыг бол яг функц байдлаар хадгалдаг. За энд нэг тэгшүнцэгт байна. Тэгшүнцэг нь тийм хэмжээтэй. Бэкграунд өнгө тийм байж гэдэг юм ба тийм. Тэгж томьёосон байдлаар хадгалдаг учраас хичнээн томруулсан ч гэсэн масштаб нь томрохоос биш зургийн чанар бол алдахгүй вектор дээр. За үнэгүй фри програм гэх юм бол вектор програм Inkscape гэж байгаа. За энэ бол Windows, Linux, Macintosh бүх төрлийн үйлдвэрлэлийн дээр ажиллана. Inkscape нь. За raster програм гэвэл GIMP гэдэг байна. За GIMP нь ерөнхийдөө Photoshop-д төстэй гэсэн үг. Inkscape нь CorelDRAW юм уу, Illustrator-тай төстэй програм. Гэхдээ хоёулаа өнгөө програм. Гэхдээ хэмжээ нь маш бага. Хатаж авч суулгахад асуудалгүй. Хурдан татагдчихна. За өнөөдрийн хичээлээр Inkscape-ийн талаар хэдүүлээ жоохон дэдрэнгүй үзнэ.
За зургийн форматын талаар ярив. Та нар ямар формат мэдэх вэ зургийн? PNG, JPEG, GIF. За өөр. За JPEG бол JPEG тайлбар тийм. SVG. Өөр. PSD тийм. Photoshop-ын зураг. TIFF гэж байгаа тийм. Өөр ямар формат гэдэг вэ? Icon формат уу? Өөр. За энэ дундаас вебд ашиглах тохиромжтой формат нь аль вэ? За энэ үү? За энэ. За энэ үү? За GIF үү? Nike-г юунд ашигладаг? Five icon гэж яриад тийм. Энэ браузерын гарч игнийх нь урд харагддаг жижиг icon-ыг icon гэдэгтэй зургаар илэрхийлдэг. За PNG, JPEG, GIF гурав хоорондоо ямар ялгаатай вэ? За SVG дөрөв. Нэвтрэлттэй зураг тийм. PNG нь. За JPEG нь background гаргана. За GIF нь хөдөлгөөнтэй гэсэн үү? За SVG. Вектор тийм. Бид нэг анимашн дээр ашиглалаа. За тэгэхээр GIF нь бол цаана тодорхой шалгалт ашиглаж байгаа. Тэгээд зургийн цэг болгоныг, өнгө болгоныг нэг тэмдэгчдэг гэсэн үг. Цаана өөрөө тусгай тэмдэгтэр хамгийн их олон орж байгаа өнгөө хамгийн бага биетээр тэмдэглээд хамгийн олон орж байгаа өнгөө хамгийн огт биетээр тэмдэгчдэг. Тэгэхээр зургийн хэмжээ харьцангуй бага болдог л доо. Тэгэхээр GIF зураг бол та нар байгалийн зураг оруулах юм бол аюул муу харагдана. Яг тэгэхээр өөрөө нэг тодорхой хэдэн өнгөнд баригдчих байхгүй юу? Тоон зургийг шахалтаа нэг 32 өнгө ч юм эсвэл 128 өнгө аваад зөвхөн тэр 128 өнгөөрөө тоон зургийг дүрсэлдэг. Тэгэхээр тийм байгалийн зураг дүрслэхэж жоохон тохиромжгүй. Тийм аюул санаа харагдан та нар хадгалаад үзээрэй. За JPEG нь болохоор тийм зургийг ингээ бүлэг-бүлгээр шахчихдаг байхгүй юу? Нэг хэсгийг нэг бүлэг аваад бүлэг гэж үзээд тэрийг хамгийн бага биетээр тэмдэглээд тэгээд шахчихдаг. Тэгэхээр байгалийн зураг хадгалахад бол нэлээд тохиромжтой. Тийм комплекс зураг. Харин зөвхөн цулгаа дүрснүүд байдаг шүү дээ. Яг чи хэдхэн өнгөнөөс тогтсон зургуур хадгалах юм бол JPEG-ээр хадгалчихаа жоохон чанар муутай харагдана. Харин GIF-ээр хадгалах юм бол өндөр чанартай харагдана. За PNG нь болохоор Portable Network Graphics үг. Ерөнхийдөө сүлжээгээр зураг дамжуулахад зориулсан тийм формат л та. Гэхдээ чанарыг бол JPEG, GIF-ийг бодвол чанарын алдаг харцангуй багтаа. За хэмжээ нь бага зэрэг их байж магадгүй. Гэхдээ харцангуй зарим зурган дээр нэлээд бага гарна. Зарим дээр нь бага зэрэг их гарч гэх юм уу. Тэгэхээр сүүлийн үед бол PNG зургийг нэлээд их ашиглаж байгаа. За SVG-ийн вектор формат. Та нар нөө анимашн дээр өгсөн зургнуудыг Notepad дээр ч юм уу G-Editor дээр нээж үзсэн үү? Нээж үзэхгүй. За энэ ботны зургийг нээж үзье. Юу вэ? XML форматаар шүү дээ. Ерөнхийдөө HTML-тэй төстэй. Тэгэхээр SVG зураг нь бол цаана ингээ XML-ийг хадгалдаг байх нэ. Тэгэхээр манай энэ эхний дүрс бол яаж вэ? Ийм цэгүүдээр тодорхойлогдсон. Тэгээд background өнгө нь ийм өнгөтэй гэж шүү дээ. Фил нь ийм. Ерөнхийдөө тэмдэглээнүүд нь HTML-тэй нэлээд төстэй. Гэхдээ тагууд нь бол графикийн тагууд авсан байгаа. Дөрвөлжин зурагч аюул rectangle ч гэдэг юм уу тийм. Ellipse зурагч аюул ellipse circle гэдэг.
дүрсүүдээ агуулж байгаа. Тэгэхээр вектор зургууд ингээд тодорхой томьёолын дагуу хадгалдаг байна. Энийг хичнээн томруулсан ч гэсэн чанараа алдахгүй гэсэн. За дээрээс нь цаашид веб-ийг анхаарах зүйл юу гэхээр та нарын тухайн нэг хуудсыг анх ачаалагдах хэмжээ нь хамгийн бага байхаар тооцох хэрэгтэй. За бидний веб-ийг дуудангууд 10 МБ хэмжээтэй файл татагддаг бол яг нь ашигласан зургнууд нь скриптүүдтэйгээ HTML-тэйгээ нийлээд 10 МБ болж ивэл хэдэн секунд татах вэ? За дундаж урд юм хэд гэдэг интернетийн гадаадаас татвал за нэг 0.2 МБ ч юм уу тэр хацаа баг тий 0.5 ч юм уу үсрээд за Монголоос бол 1 МБ 2 МБ тавьж магадгүй. Тэгэхээр хамгийн урдандаа гэхэд энэ 10 секунд тач шалгана шүү дээ. Хэрэглэгч нөгөө нэг та нарын веб руу ороод 10 секунд хүлээн гэсэн. Тэгжээж веб чинь бүрэн харна. За энэ дунджаар нэг энэ page size нэг 1 МБ-аас нэг хэтрхгүй байвал сайн байт юм. 1 МБ-таа ойролцоо гэсэн. Хоёр руу орж болох бол тэгэх юм бол жоохон удаан тооцогдно. Тэгэхээр энэ хэмжээ юугаар тооцоолох вэ гэхээр танай файл веб болсон дээр байгаа бүх файлын хэмжээгээр тооцоолгоно. За индекс хуудас тийм HTML хуудас, CSS файл, JavaScript файл ийм гэж байна. За та нар хэдий ч олон JavaScript framework ашиглана. Төдий ч JavaScript файлын хэмжээ ихсээд байдаг. Тэгэхээр болжгүй фреймворк ашиглахгүй бичвэл зүгээр. Яг тэр файл хэмжээ багтай. Фреймворк ч өөрөө нэг 0.2 МБ ч байна уу? Эсвэл 1 МБ арайч 1 МБ авах байна. 0.1 2 3 4-тэй байна уу? Тэр хавцаа байгаа. За CSS фреймворк ашиглах юм бол бас хэмжээ ч ихсээ явчихна. Тэгэхээр хэрвээ фреймворк ашиглаж байвал CSS-ийг бол фреймворкод хөвчлэн лес ашиглаж бичиж байгаа. За JavaScript-ийг бол модулаар нь бичсэн байгаа. Тэгэхээр тухайн фреймворкийг ашиглахдаа за less файлаас нь өөртөө compile хийгээд өөртөө хэрэгтэй форматуудаа зөвхөн compile хийж авах хэрэгтэй. За JSS муу ялгаагүй зөвхөн хэрэгтэй плагинуудаа ашиглана. За хэрэггүй бол ашиглах хэрэггүй. За дээрээс нь хэд хэдэн фреймворк хольж ашиглавал та нарын веб хэмжээ ихсэж гэсэн үг тийм. Тэгэхээр яг нэг фреймворкоор дагнуул их зүгээр байдаг. За зургийн хэмжээнүүдээ болохоор веб дээр яг ямар хэмжээтэй зураг харагдаж байна. Одоо жишээ нь та нарын HTML хуудас дээр чинь нэг зураг харьцах нь 50 пикселийн хэмжээтэй харагдаж байгаа гэж бодоход цаана энэ зураг чинь бас 1000 жинхэнэ хэмжээ нь 1500 гэж болно шүү дээ. За 1500 хэмжээтэй зургийг веб дээр 150 хэмжээтэй харагдуулжлаа бол энийг веб рүү анханасаа оруулахдаа 100 харьцан 50 хэмжээтэй болгож шахаж оруулах хэрэгтэй. Жижигрүүлээд. Тэгэхгүй бол HTML дээр хэдийгээр 150-аар харагдаад байгаа ч гэсэн цаанаасаа та нарын шахаагүй оригинал зургийг чинь татаж авчираад байгаа. Тэгэхээр веб чинь бас нэлээд удаан болно гэсэн. За тэгээд JPEG форматаар хадгалж ивэл JPEG чи өөрөө шахалтын хэд хэдэн төвшөнтэй байгаа. Хэдэн хувиар шахах вэ гэдэг. За чанарын 100% гэх юм бол JPEG зургийн хэмжээ нэлээд өндөр гарна. За 2-3 МБ ч болж магадгүй. Тэгэхээр веб дээр хөвчлэн нэг 60% хөвчлэн харуулдаг. Гэхдээ 60-аас 80 хооронд байхад бол гайгүй байдаг. Гэхдээ та нар яг ямар хэмжээгээр хадгалвал тухайн зураг маань хэрэглэгч харахад нэг тийм чанар багтаагаар харагдах нь тийм.
чанаргүй юм шиг чанартай юм шиг харагдсан мөртлөөсөө арай бага чанартай гэж бодож та санаа хадгалахтай. Тэгэхээр аль болох 80-аас 60-аас 80 хооронд шалгалттайгаар зургнууд хадгалах хэрэгтэй. За зураг шахахад бол нөө растер JPEG-ээр растер формат, PNG гэх гуруула растер форматтай. Тэгэхээр растер зураг боловсруулдаг програмууд ашиглана гэсэн үг. Photoshop, Fireworks, GIMP ч юм уу. Энэ үеийн аль нэгийг ашиглаад зургнуудаа шахна гэсэн. За вебийн загвар гаргахлаар одоо итгэл тэгээд товчхон үзье. Олон за Inkscape гэдэг нэг юм програм байна. За сүүлийн браузерууд бүгдээр SVG форматыг дэмждэг болсон байлаа. Тэгэхээр вектор зураг ашиглах чиглэл SVG-гээр хадгалж боломжтой. Одоо ялангуяа лого гэдэг те. Тухайн вебийнхаа логог SVG форматаар хадгалчих юм бол тухайн логог чинь жижигрүүлсэн ч юугаа алдахгүй, томруулсан ч гэсэн юугаа чанараа алдахгүй гэсэн. Тэгээд растер зургийг бодвол арай бага хэмжээтэй болтой. Вектор зураг нь. За Inkscape програм маань харагдах байх юм байна. За зүүн талдаа хэрэгслийн мөрнүүд энэ төлөвүүдийг ашиглаад бид нар зураг зурна. За нөгөө тал нь бол файл боловсруулахтай холбоотой хэрэгслүүд байна. За нэг лого зурж үзэх үү. За дөрвөлжин зургийг хажуудаас энэ rectangle squares гэсэн хэрэгслийг сонголоо. За background-ийн чинь доор нь өнгөнүүд байгаа. За улаанхтай. За ингээд сонгочоор энэ дээрээ юмуд нь гарч байгаа. Координат нь 97 143 төр байна. 97 100 143. Y нь 800 580 төр байна тийм. За өргөн нь 391, өндөр нь 380, 308. За энийг 00 дээрээс эхлүүлчихье. За яг квадрат болгочихъя. Өргөний нэг хон. За дөрөв таваагт таагаар авчихтэй түрүүн зүгээд. За энэ дээр нэг юм цоож байгаа. Энэ цоожийг цоожчих юм бол одоо би энд өргөний 800 болгочоор өндөр нь дагаад пропорцаараа өөрчлөгдөнө. Цоожийг аваачих юм бол дагаж өөрчлөгдөж болчихно гэсэн. За энэ дотор дахиад нэг дөрөв зураг. Цагаанаар зурчих. Тэр нэг зургийнхаа энэ дөрснүүдийн хэмжээг бодохдоо айкны хэмжээ хэд байдаг гэдгээр бодож шүү дээ. Айкон ч хамгийн бага хэд байдаг вэ? 16 байдаг. 88 харьцаатай гэж болно. 16 16 эсвэл 24 24 32 32 гээд дандаа дөрөв хуваагддаг тоонуудаар хэмжээнд явдаг тийм. Тэгэхээр бид нар дөрвсэй ч гэсэн дөрөв хуваагддаг тоо сонгох юм бол томруулж жижигрүүлэхэд цэвэрхэн харагдана гэсэн үг. За энийг 200 өгч байна. За X-ийн байрлалын сонгоё. Тэгэхээр бүх хэмжээнүүд дөрөв хуваагддаг байх хэрэгтэй тийм. Эсвэл хоёрын зэргүүд ч юм уу. Хоёрын зэрэг байвал илүү сайн.
400 ойролцоо 2-ын зөв хичээлээ 512 лөө. За энэний яг голсон байрал хэд вэ? Яг энүүнтэй адилхан дээр энэчнээс 96, эндээс 96-гийн байралд олохын тулд энэ дөрвсний x-ийг нь хийх хүн. $512-оос 200 басгаар чинь 312. Хасаад хэдвэ? Ирэн зургаас гарчин 6-та ямар ч дараагийн 6 юм байна тийм 36 юу адилхан болохоос харагдаж байна уу? Ари өөр нөө. Одоо болсон. За ингэж нэг айкон болж байна уу? Лого ч юм уу? За энэ зураг хадгалж байна. За одоо энэ маань цаана яг ямар бичиглэлээр хадгалж байгааг хадгалагдсан нь нээж үзүүлээ. Хаач. Браузер дээр нэх хийж байна. Файлын хэмжээ манай өндөр болохоор энэ файлгаа доор хадгалагдсан байна тийм. Яг зурагч нь том. За энийг хичнээн томруулсан ч гэсэн юугаа чанараа алдахгүй тийм. Вектор зураг учраас. За артлага XML-ийг харъя. За эндээс Inkscape гэснүүд нь бол зүгээр Inkscape-ийг програмд зориулсан шин чанарууд гэсэн үг л дээ. Яг зурагтайгаа олныг хамаатай биш. За энд нэг дөрвөлжин дурсан тийм. Дөрвөлжин дурсан маань өргөн нь 562, өндөр нь 562. За Y-ийн байрал энэ вэ, X-ийн байрал нь энэ. За эндээс хэдүүлээ XML-ийн засч үзэх үү. За энэ SVG гэдэг маань яг зураг илэрхийлж байгаа бах тийм. SVG гэсэн учраас HTML гэдэгтэй адилхан. Тэгэхээр манай зургийн хэмжээ ийм хэмжээтэйгээ зарсан байна. Энийг 500-аар болгочих. За доошлоод. За саяныхаа логог өөр өнгөтэй болгочих. Синхэр болгочих. За нэг стайл дотор нэг хэдийн юмнуудыг аваач тийм. $500 Y-ийн байрал нь за 0 гэж. За дотор яг энэнийхээ дээр дахиад нэг дөрвөлжин байна. Өнгө нь саар юм биш тийм, цав цагаан биш вэ. Энийг цав цагаан болгочих. За хэрэггүй юу гэнэ аваач стайл. За 200-ийн өндөр өргөнтөө. X нэрэн 6, Y нэрэн 6 гэж.
хамгийн аргатай бол цэг тасал заавал байх албагүй те. Яг тэгэхээр нэг ашлтаа учраас. Тэгтээ цэг тасал байсан ч бол байхгүйсэн ч бол. За энийг рефреш хийгээд харъя. Цэнхэр мөхт олцсон уу? За инспект хийгээд харах юм бол зураг маань яг 562 хэмжээтэй шүү дээ. За тэгэхээр SVG зургийг бол та нар Inkscape ашиглаад зурчих болох нь эсвэл шууд XML-ээр нь бичсэн ч болно гэсэн. За та нар тэгээ гэртээ энэ програмыг дэлгэрэнгүй судлаад үзээрэй. Тэгэхээр энийг яг энэ дүрсгүүдийг ашиглаад ямар ч зураг зурсан болно л таа. Уран зураг зурсан ч болно эсвэл веб зохиомж гаргасан ч болно. За энэ дээдлийн зэсүүд байна. Энэ path гэдэг нь маань яг дүрсийнхаа дүрстэйг ажиллаж байгаа хэсэг гэсэн үг. Object маань энэ дээр байгаа бүгдлийн объектууд, text нь text ажиллагдсан байна. За layer гэдэг нь маань давхраг гэсэн үг. За энэ өндөр ямар ч хамаагүй нэг зураг зурж үзье. За зураг зурж байгаа бол энэ Shift F6 гаргах юм байна. Энэ хэрэгцээ сонгоод за юу зурх уу зурх уу. Маусаараа дараад за энэ зургатаа ингэж зураад байгаа. Одоо би шууд ингээд цэг хатгаад тавьчих юм бол энэ зүгээр цэг болчихно. За хэрвээ аль нэг газар маусаа дарангуудаа маусаа авахгүйгээр ингээд чирэх юм бол дугуурж байгаа. За нэг иймэрхүү байдлаар л ингээд зураг авчтай. За shift дарахаар яадаг лээ. За ингэ юм байна. За ингээд нэг дүрс гэсэн үг шүү дээ. За дээрээс нь хоёр зургийг нэгтгэж болно. Би нэг яг тэг дөрвөлжингээр за тэгсэн хэсгээр цоолчихъя. За тэгэхээр энэ хоёр зургаа сонгоод за энэ path дотор энэ яаж нэгтгэх вэ гэсэн юмнууд байгаа. Сонголтууд. За union гэдэг бол яг хоёр дүрсийнхаа нийлбэрээр авчна. За difference гэх юм бол яг ялгаатай хэсгүүдийг аавна гэсэн үг. За intersection гэх юм бол давхарж байгаа хэсэг. Exclusion гэх юм бол хоёуланд нь байхгүй хэсгүүдийг сонгож авна. За division гэх юм бол хооцох. За энэ cut баг энэ хоёрыг бол турш үзээгүй юм байна. За break apart гэх юм бол та нарын дүрс ингээд олон хэсгүүдээс тогтсон байх юм бол хэсэг болгоныг салгах чинь. За эндээс би difference-ийг сонгочихъя. За инхээр цаатлын 6 наадлын 6-аар цоолчихж байгаа. Ард нь би ямар нэгэн дүрс тавих юм бол цоолон харагдах байх тийм. За энэ саарал дүрсээ хамгийн наадтал нь гаргая. За эндээс энэ ордерыг сонгоод инхээр цоорхоо аваасдаг тийм. Цоорцсон. За энэ хоёрыг нэгтгэн. За ингээд яг нэгдээд нэг дүрс болчихж байгаа. Тийм. Нэг дүрс юм чи мэдээж нэг л өнгөтэй байх хэрэгтэй. Тэгэхээр ард байгаа дүрснийхаа өнгийг авчиж байна. За тэгвэл exclusion-ыг сонгож үзье. Яг давхарцсан хэсэг нь байхгүй болсон тийм. Цоорцсон. Давхардаагүй хэсгүүд нь үлдсэн байна. Тэг гэх мэтээр ингээд нэгтгэж болно. За энийг ингээд өндөрлөе. За ангуулаар
За AngularJS нь болохоор JavaScript фреймворктэй. За яг цаатлын ивент гэж нь болохоор Google байгаа. Google компаниас гаргасан фреймворк гэж ойлгож болно. За гол зорилго нь бол HTML дээр two-way data binding гэсэн ойлголтыг оруулж ирсэн. За jQuery фреймворк дээр ерөнхийдөө суурилсан гэсэн үг. Гэхдээ яг жинхэнэ jQuery-г бодвол зарим хэсгүүдээ хасчихсан. Тэгээд дээр нь өөрөөсөө нэмэлт юм боломжуудаа нэмсэн тийм фреймворк л тоо. Тэгээд jQuery-тэй хамтд нь ашиглах юм бол ямар нэгэн зөрчил бол гарахгүй. За AngularJS.org гэдэг сайт руу орох юм бол яг дэлгэрэнгүй хичээл бүх заавар хичээлийн тодон бүгдээрээ байгаа. За эндээс бас татаад авчиж болно. Та нар цаашдаа судлах юм бол нэгэн ирээдүйдээ тийм фреймворк. Шинээр нэг прожект үүсгэн. За Angular ингээд татах юм бол яг үндсэн файл нь Angular.js буюу Angular.min.js гэсэн байгаа. За min гэдэг чинь мэдээж нөгөө багасгацсан байж нэ шатчихсан. За нэмэлт плагнууд нь ийм плагнууд байна. За тэгэхээр эндээс алийг ашиглаж байгаа тригger татж аваад ашиглана гэсэн. За чигсэн ашиглаагүй хөлбөрөөр нэмэх гэж төстэй юм лөө. JS гэдэг файлд үүсгэж. За ийшээ татаж авсан скрипт оруулна. За тэгэхээр эхлээд скриптүүд оруулж ирээд за дараагаар нь HTML дээр ng-app гэсэн директив дээр аппликейшны нэрийг тодорхойлж өгч байгаа. За инхээр манай энэ HTML маань нэг Angular аппликейшн болчихлоо гэсэн. За нэмэлт файл ашиглахаа болоод зүгээр үндсэн Angular орж ирээд скриптүүдээ бүгдийг HTML дотроо бичиж.
За. Тэгэхээр Angular-ын илэрхийллүүдийг HTML дотор бичиж авал энэ давхар уул заалан дотор бичдэг. За нэгдэр нэмэх нь 2 гэж бичээд үзье. Харагдахтай байж байна. За div tag дотор нэгдэр нэмэх нь 2 тэнцвүүгээд за давхар уулзсан дотор нэгдэр нэмэх нь 2 гэжлээ. За энэ угалц давхар уулзаалт бол Angular гэсэн тийм. Angular илэрхийлэл. За энэ бол зүгээр HTML тэмдэглэхэнүүд байна. За инхээр нэгдэр шууд 2-ыг нэмээд 3-гээд хариуг нэнд гаргачихж байгаа. За энд нэг input зарлаа. За текст төрлийн input зарлаа. За тэгэхээр энэ дэр яаж вэ? Тухайн нэг input-ийг ч юм уу аль нэг тагийг модельээр сонгоод авчих юм бол тухайн тагийн утга өөрчлөгдөх тоолонд яг нь A гэсэн хувьцагчийн утга цаанаа өөрчлөгдөж байгаа гэсэн давхар өөрчлөгдөнө. За A-гийн утга өөрчлөгдөхөд мэдээж энэ модель утга өөрчлөгдөж байгаа. За энэ дэр тухайн A гэсэн хувьцагчийн утгыг хэмжээд харуулж байна. Тэгэхээр энэ дэр би энэ input-ийн утгыг өөрчлөхөд доор байгаа A гэсэн хувьцагчийн утга өөрчлөгдөж байна. Тэгэхээр хамтдаа. За энэ дэр бас нэг нэмэх үйлдэл хийж үзье. За энийг B гэж. За тэнцвүүгээд А дээр нэмэх нь B гэж байна. За 7. За ягаад 67 болсон бэ? Энд манай энэ input маань өөрөө текст төрөлтэй тийм. Тэгэхээр утга нь string байна гэсэн үг. Тэгэхээр string дээр string-ийг нэмээд тэмдэгтээр нэвчж байгаа. За input-ага төрлөг number болгочих. За одоо ингээд яг тоогоор нэмэгдэж байна. За өмнө нь бид нар нэмэх үйлдэлтэй ямар үйлдэл хийж байлаа JavaScript-ээр нийт олон мөр олж ирсэн баг тийм. Ихтэй input хавтыг авна. Тай наваад нэмээд дараад нь div тагнда үчилээ. Өөр нэг input руу утга нь үчсэн тийм. Тэгэхээр тиймэрхүү утга олголтууд бол хэрэггүй болчихж байгаа. За ямар нэг хөөргөн жишээ бичиж үзчихмээр байдаг. Юу бичиж үзэх вэ?
За саяны аппликейшн дээр нэг контроллер нэмжлээ. За тэгээд энэ контроллероо энд нь заагаад өгчээ. За энэ контроллер үүсгэж байгаа хэсэг нэг нэ. Тэгэхээр манай энэ функц маань main control гэсэн контроллерын нэртэй. За тэгэхээр энэ дотор байгаа бүх зүйл энэ контроллер удирдах нэ. За JavaScript энэ HTML2 маань хоорондоо өсгөж дамжуулахдаа дандаа энэ scope гэсэн өсгөчээр дамжиж явдаг. Scope-оор дамжуулж утгаас солилцсон гэсэн. Тэгэхээр энэ AB-тэй бид нэр JavaScript-ээр ажиллахыг хүсэх юм бол scope гэж аваад энэ өсгөжийнхаа нэрийг аваад авчна. За одоо нэг юу яаж үзье? Товч хийчих. За add гэсэн функц үүсгэе. За энэ тавчан дээр дарахад add гэсэн функцийг дуудана гэсэн. Тэгэхээр энэ функц маань энэ main control-ийн функц гэсэн үг л дээ. За контрол дотроо тэр нэмэх функцийг тодорхойлъё. За энд ng гэж яагаад клик гэсэн те. Тэгэхээр ng гэсэн учраас энэ маань Angular-ын директив болж өгч байгаа. Одоо энэ атрибутыг л Angular дээр бол директив гэж нэлээд байгаа л да. За тэгэхээр энэ add гэсэн функц маань заавал scope-оор дамжиж энд тодорхойлох гэсэн. За тэгэхээр энд зөвхөн C-ийн утгыг харуулдаг болгочих. Тэгэхээр add гэсэн функц маань AB2-ыг нэмээд C утгыг өгнө гэсэн. За мэдээж түрүүний хэлснээр энэ A-г авахын тулд заавал scope гэж аваад A гэж авна. За B-г авахын тулд бас scope гэж аваад B гэж авна гэсэн. Тэгэхээр scope-оор дамжиж харцах нэ. За JavaScript алдаа гарч байгаа. Шууд энэ уулзаалт нь ингээд тийчгээр гараад ирэх юм бол та нарын Angular ч ажиллаагүй гэсэн. Энэ контроллерын нэрийг энэ аппликейшн дээр зааж өгөх гэж. За 12 5 гэж. За тэгэхээр доор нь 17 байх хэрэгтэй тийм. За эсвэл функц ашиглахгүйгээр саяныхыг хийж үзье. ng клик тэрнэ. C тэнцүү A тэр нэгэн B. Зонхор нэг зөв. Тэгэхээр энэ оронд бол ямар ч үйлдэл хийж болно шүү дээ. Функц дуудсан ч болно, ямар нэг илэрхийлэл бичсэн ч болно гэсэн. За ингээд хэдүүлээ. Нэг сэтгэл бичдэг тийм жижиг хэсэг хий. Энд чинь текст бичээд постэр дарангууд дээдлэх сэтгэл рүү ороод идэх.
За ng repeat гэсэн нэг дэрэгтэй байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр тухайн тийм объект ч юм уу эсвэл массив дотроо элементүүдээр давтдаг тийм давтгуулалт хийнэ гэсэн үг. За контрол дотроо comments гэсэн нэг массив зарлж арай. За комментээр давтна. За нэг элемент нь комментээр орно гэсэн үг. Тухайн элемент нь. За тэгээ энэ дотроо тухайн нэг комментийг хэлчихье. За энэ үндэ коммент гэсэн класс гэж байна. Тэгээд CSS тодорхойлоод өгчээ. За нэмэлттэй текст болгоод за энэ дэр юм бичээд постэр дарангуут дээдлээ текст маань нэмэгдээд авах хэрэгтэй. За тэгэхээр бол постэр дарах үед энэ comment гэсэн array massive руу comment гэсэн massive руу энэ дотор бичсэн текстийг оруулъя. За тэгээд функц биччихье. За энэ нь яг уу. Энэ коммент руу new comment гэдэг. За тэгснийхаа дараагаар new comment хааслах уу. За одоо болно үү. Постэр дарлаа. Дээш ороод ирсэн тийм. За дахиад нэг сэтгэлч чинь. За ингээд дэше сэтгэлүүд маань ороод байна. Энэ маань цаанаа яг ингээд comment гэсэн array руу нэг элементүүд нэмэгдээд гэсэн string. Тэрийг наана энэ давталт маань дурсаж харуулдаг байгаа. Энэ comment-ийн бүх comment-уудаар давтаад тухайн comment-аа div tag дотор хэвлээд байгаа. За шууд ингээд button click-тэр ингээд хийчихээр уулын сэтгэл бичгээр ингэж бичиж байгаа энэ төр дарангуут автоматар ордог байх зүгээр тийм. Тэгэхээр энэ автомат үйлдэл маань энэ маань постэр ажиллах байгаа. За энийг автоматар ажиллах болохын тулд энийг форм зарлаад өгч байна.
За submit or range submit гэсэн атрибут байгаа. Энэ дэр нь edit функцээ дуудаад энийг submit гэсэн төрөлд болгочих. За тэгэхээр энэ post button дээр дарангууд формат цааш submit ихтэй манай add гэсэн функцийг дуудана гэсэн. За энд нь default-аар нь хэдэн комент өччих вэ? Ингэх юм бол одоо хуудас дуудангууд автоматар 2 комент бол бичигдсэн гаж ирсэн тийм. За Гурав веб интер дарлаа. Шууд submit дуулагдаж байгаа. Submit маань цаашаа edit функцээ дуулчихж байгаа.